Sundu çellimişsin Mevada negin zahaya Horin ekşiginde çengisen Setigide negin çargab Hulisaya titigisin Eşi negin zahaya Hudigin durundu hurgisin Ağda negin çargab За 1996 оны одоо төгсөгчд бол одоо их ил тод харагдаж байна. Яагаад гэвэл яг энэ жилийн төгсөгчдөд бол 3 одоо онцлог байна гэж тэмдэглэж хэлмээр байна. Монгол Улсын гавьяа цалтан бол 3 төрсөн. Генерал цалтан бол 4 төрсөн ийм онцлогтой. Энэ бол баг энэ 3 үзүүлэлтээр бол тэргүүлэх дайрыг эзэнэ гэж би бас боддог юм. За тухайлбал одоо нэрлж болж байна. Доох 9 доогтойг нэрлэлвэл Ганбаатар, Батбаатар, Очирбат, Эрдэнэбаатар, Буянтөмөн, Гаштава, Нэмочор, Эрдэнэбат гэсэн. За ингээд 9 доогтор одоо эднүүд бол бүгд ажил албаа, амжилтаа одоо хэрэгжүүлээд явж байгаа. За гавьяатуудын тухайд бол Гаштава, Буянтөмөн, Бааснян генералуудын хувьд бол Ариунболд, Одонбаатар, Батбаатар, Нэмочор гэсэн ийм генералууд одоо төржээ. Тэгэхээр энэ 3 үзүүлэлтээр бол их онцлог төгсөгчд байсан маа гэдэг тэмдэглэж хэлмээр байна. За өнөөдөр төгсөлтийнхаа 30 жилийн хойно тэмдэглэж байгаа 1992-оос 94 онд цэргийн дээд сургууль Цагдаагийн академид суралцж төгссөн нийт эрхэм шавнартай баярын мэнд хүргэе. За эдгээрийн суралцаас цаг үе бол Монгол улс шин тогтолцоонд шилжиж үнэт зүйл өөрчлөгдсөн маш хэцүү үед байсан гэдгийг багш нь тэмдэглэх хүсэж байна. Яагаад гэх юм бол эднийг хэлж явах үед нь Монгол улсын үндсэн хууль өөрчлөгдсөн. Аажимдаа Цагдаагийн дээд сургуулийн Цагдаагийн академи болон өргөцсөн энэ завсар үед төгссөн. За багш нар бол энэ үеийн сонсогч нар бол хатан зоригтгууд байсан гэж би хэлнэ. Хүмүүс нь одоо зарим чадвартай багш нар бол одоо их хурлд нэр дэвшиж зарим хэсэг нь одоо 8-ыг хөөж явсан үед бол энд олон багш нар бол тийм үү Ленинградын, Москвагийн, Рязаны, Волгоградын Монгол улсын их сургуулийн Монгол улсын тэр үед багшийн дээд сургууль гэж байсан эдгээрийн багшийн бүрэлдэхүүн эдгэрт цоочны арга зүгээр цоочнэр хичээл эхэлж явсан тэр хүнд хэцүү үе байсанд бол энэ хүүхдүүдтэй бас би талархаж явдаг. За үндсэндээ бол энэ сургуультайгаа амьдрал мөрөө холбосон энэ сургуулийн олон зүйлүүд байна. Үндсэндээ бол энэ сургуулийн захирлаар бол Батбаатар ажиллаж байсан. Генерал Батбаатар, Пүрүдөржин Батбаатар, сургуулийн дэд захирлаар бол Батэнбэрлийн Эрдэнэбат, Дангагийн Эрдэнэбаатар бол сургуулийнхаа дэд захирлаар ажиллаж энэ сургуулийнхаа өсөж дэвжихэд өргөн үйл ажиллагаатай байсан. За үүнээс гадна бол олон хүн бол өргөн сургуулийн захирлагчдын зэрэгэл одоо Ганбаатар байна. Хоёрдугаар нь бол Очирбат бол Эрдэмсгийн нэгдсэн хуулийн захирал байсан. Бусдууд нь одоо багш нар байсан олон хүмүүсүүд байна. Жишээлбэл одоо энэ дотчин Дувсан Дэмбэрл, Эрдэнэбат, Буян Үлзий гээд олон багш нарыг бол би бас дурдж болж байна. Эрдэнэгийн сургуультайгаа бол одоо хүртэл эдгээр хүмүүсүүд бол Эрдмийн зэрэг хамгаалж бол өндөр амжилт гаргаж сургуультайгаа эргэж холбоотой
нэг толгойтой байдаг. Сургуулийнхаа өсөд дэвжих цаашдынхаа одоо энэ залуу одоо сонсогч нар багш нартай одоо элэг нөөлөгтөө одоо практикцаатын дадлгын хүүхдүүдийг удирдахаас эхлүүлээд бүхэл зүйлүүдийг авч уудаг их маягтай байдаг. Ингээд тав хүндээ аз жаргал хамгийн сайн сайхан мөхний хүсье өрөө. За анх бол бид нар бол 1992 онд анх конкурстэй одоо тэгээд карантинд явснаар л бид нар бол хүүхдүүх эхэлдэг. За одоо карантинд явахдаа бид нар Төв ангийн Баянчин чандманд одоо полигонд карантинд гарч илаа. 6 дугаар салаад албааж илаа. За 92 онд намар бид нар ирээд яа курс гэдэг нэгийн яа гэдэг курст одоо анх одоо нэр орж ингэж сурч илаа. 30 жилийнхаа үед тэмдэгдэх гэж байгаа онжгодаа одоо гол нь эрүүл их байгаарай, элэг бүтэн байгаарай. Тэгээ мэдээж аз жаргал сайн сайхан бүхний хүсье. Ажил амьдралдаа тэгээ амжилттай байх нь бол дамжиггүй, гол нь одоо эрүүл их байгаарай, элэг бүтэн байгаарай гэж хэлье. За 1996 онд цагдаагийн дээд сургуульд төгссөн бүх ганд найз нартаа түүхт 30 жилийн мэндийг хүргэж бүгдийнх нь намар амгаланг айлтгая. Миний хувьд бол анх томилогдохдоо Орхон аймгийн цагдаагийн газар томилогдоод одоо тэнд 12 жил. Дараа нь Дорногов аймгийн замын үд суманд 13 жил, нийт 26 жил ажилласан байна. Яг энэ Кремлевскийн шинжиж гэдэг мэргэжлэрээ. За тэгээд миний хувьд бол одоо санаанд орж байгаа дурсамжтай одоо жишээ нь 20 жилийн огоор бид нар тэмдэглэлтэй сайхан галын наадам хийгээд тэрэнд одоо тоорж сайхан сэтгэл санаагаа хуваалцаж, баяр баясгалангаа хуваалцаж галын наадам хийж тойроод одоо бүжиглээд сайхан дуулж ах сайхан дурсамжтай сайхан үлдсэн байна. Оюутан гэх юм бол би одоо тухайн үед нэгдүгээр хорлолд аав ээжиндээ байдаг байлаа. Тэгэл автобусанд суун 2 карманда 3-4 карманда ингээл самар хийгээл суучдаг. Самар хийчихнэ. Тэгэл 10 дугаар хоол дээрээс одоо Ж ч юм уу. Тэгэл буудал дээрээс усууд орж ирнэ. Тэгэл самар гэх. Тэгэл бүгдээрөө хэрэм шиг ингээд самар шумаар ингэж явдаг байлаа. За бас одоо Ж-гиндээ инх хотындээ очиж шатар тоглодог байлаа. За тэгээд ажиллаж байгаа үед одоо сайхан бие биенийдээ амралтаараа энэ төр одоо ажиллаж байгаа аймагт нь очиж чочилж очих амралтаараа очих ийм сайхан үйл явдлууд тохиолдож байлаа. За тэгээд эцэст нь хэлэхэд одоо энэ үйл ажиллагааг маань бүгдээрингийн одоо дэмжиж одоо зохион байгуулж байгаа бүх хамт олондоо генералуудаа, гавьяатуудаа, хурандаа нартаа, найз нөхөдөө бүгдэнд нь баярлж байгаа гэдгийг хэлнэ. За тэгээд та бүхэн 30 жилээ дурсамжтай сайхан өнгөрүүлээрэ гэж найдаж байна. За цагдаагийн байгууллагын ажилтан болох хүсэл эрмэлзэл 1986 оноос үүдэлтэй. Манайх тэр үед наадамд уйдаг, гоёл дундаг хоёр сайхан шарга мөрттэй байсан. Нэг өдөр хулгайд алдаад олон хоног эрэл сурал болсны эцэст олж авсан. Энэ үеэс л хуулийн мэргэжтэй болъё, цагдаагийн байгууллагын ажилтан болъё гэсэн хүсэл эрмэлзэл төрж түүнийг биелүүлсэн. Миний хувьд бол тухайн үед одоо бас нарийн ширээ мэдхгүй хүүхэд 10 жилийн төгсөөл энэ сургуульдаа одоо тэр сургуулийн төвд очиж исэн. Тэгэхээр биднээс би 3 хоногийн дараа очисон сургуулийн төвд. Эндээ сургууль дээрээс Эрдэнэбаатарх гэдэг туранда манай сургуулийн төвийн дарга байсан. 66 машинд биднийг сүүлдэж очиж байгаа сонсогчдыг тээвэрлээд очисон. Тэгээ сургуулийн төв дээр очиад өстой дэг журмандаа орж байлаа да. 1996 онд бид төгсөхөд их сайхан одоо мэдрэмж төрж байсан. Төгсдөрөн одоо найгаад халагдах цэргийн байлс гэдэг дуулаад бие биенээ тэврэлдээд ингээд найгаж явах тэр дурсамж бол одоо ингээ эргээ бодоход одоо маш сайхан
дурсамж дурдтал болон үлджээ. За энэ 96 оны төгсөгчд бол би зөвхөн үеийн төгсөгчдтэй зүйтэй харьцуулж үзэхэд нэлээд нийтлэг хамтарч тийм хамт олон юм болов уу гэж тодорхойлж бодож явдгийг. Яагаад гэж хэлж байгаа хэрэг нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэсэн чин эрмэлзэлтэй энэ төгсөгчтэй байгаамаа гэж би тодорхойлж явдаг. Нөгөө талаас болохоор зэрэг энэ 95 оноос эхлээд манай сургууль төгсөгчтэй багш болгох энэ ажлыг эхлүүлсэн байдаг. Яагаад гэхээр бид нар чинь нөгөө залгамж халаагаа бэлтгэхийн тулд үеийн төгсөгчдөөс багш болох боловсон хүчнээ бэлтгэжсэн юм чухал бас нэг ажлыг манай сургуулийн сургалтын байгууллага хэрэгжүүлжсэн юм онцлогтой байдаг. Тэгээ энэ 96 оны төгсөгчд бол ер нь үе үеийнхний дотроос нэлээд онцлог ийм хамт олон гэж тодорхойлж явдаг. Ягаад гэвэл олон эзэнтэн доктор төрсөн, олон авиатууд төрсөн, генерал төрсөн ийм хамт олон байгаамаа. Тэгээ энэ шанараараа бол бахархаж явдаг. Манай хууль цагуулах байгууллагууд ажиллаж байсан олон ч амжилт гаргасан ийм хамт олон байгаа. За зүгээр энэ үед энэ узалтыг дамжуулаад хэлэхэд бас тэр үед багшлж байсан багш нар тэр үед сурч байсан сонсогчдод урсгад бол таатай байна. Юуны өмнө 1996 онд Цагдаагийн дээд сургуулийг төгссөн эрхэм манд найз та бүгддээ төгсөлтийн 30 жилийн мэндийг хүргэе. 1996 онд Цагдаагийн дээд сургуулийг төгсөөд Ховд аймгийн Цагдаагийн газарт эдийн засгийн төлөөлөгчөөр томилогдсон ажлын гараагаа эхэлж байсан. Үүнээс хойш тус газартаа мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагчаар 2003 он хүртэл ажиллаад 2003 оноос Галийн байгууллага руу шилжин ажилласан. Галийн байгууллагад ажиллах хугацаанд Сэлэнг аймагт Галийн газар, Баян-Улгийн аймагт Галийн газар, Өмнө Говь аймагт Галийн газар, Ховд аймагт Галийн газарт Галийн улсын байцаагч, Галийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байгаад 2015 оноос Ховд аймгийн Галийн газрын даргаар одоо хүртэл ажиллаж байна. Цагдаагийн байгууллага болон Галийн байгууллагын хооронд ижил төстэй чиг үүргүүд нэлээд байдаг. Тухайлах юм бол хил хамгаалалт, эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр гарч буй гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх, шалган шийдвэрлэх, түүнээс урьдчилан сэргийлэх гэх мэт чиглэлүүдэд бол энэ хоёр байгууллага бол хамтарч ажилладаг ижил төстэй чиг үүргүүд байдаг. Энэ ч үүднээс Цагдаагийн дээд сургуульд суралцах хугацаанд миний эзэмшсэн мэдлэг, боловсрал, мэргэжил маань энэ салбарт ажиллахад ихээхэн тус дэмтэй байсан. Төгсөлтийнхаа анд найзуудаараа би ямагт бахархаж явдаг. Бидний дундаас цэргийн дээд цол, генерал цолоор шагнагдсан найзууд бий. Мөн Монгол улсын гавьяат хууч гэмэх эрхэм цолоор шагнагдсан найзууд бас бий. Эдгээр болон бусад найзуудаараа би цаг ямагт бахархаж, дурсаж, баярлаж явдаг. Цагдаагийн дээд сургуулийг төгссөн сонсогч нарт нэг давуу тал байдгаа гэж би боддог. Тухайлах юм бол хариуцлагатай, шударга ёсыг эрхэмлдэг, сахилга баттай, хүний үг даах чадвар зэргийг бол энэ сургуульд суралцах хугацаанд бид бол олж авдаг. Түүнээс гадна бидэнд бол их сайн багш нар хичээл зааж ирсэн багш нарыгаа бас бид заавал дурсах ёстой. Сайн багш нарын хүчинд бид бас сайн мэдлэг эзэмшиж, сайн боловсрал олж төгссөн гэж би боддгоо. Ингээд та бүгддээ төгсөлтийн баярын мэндийг дахин хүргээд нийт төгсөлтийнхаа андууд та бүгдэд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөе. За бидний үед 1992 оны 7 сарын 15-нд одоо карантин гэж 45 хоногоор карантинлэгддэг. За энэ дээр яадаг вэ гэхээр цэргийн анхан шатны мэдлэг олгодог. Биенээ хүндлэх, мэдлэх, жагсаалт, сэргийлэл байдлыг заадаг. Одоо нэг өсөндөө бид хэдийг ер нь анхны танилцах үйл ажиллагаа эндээс эхэлдэг. Ийм одоо жомтой байсан. Тэгээд би нөгөө хөдөөний сонсогч болохоор 7 сарын 15-нд биш 20-нд очив. 20-нд очихдаа бас нэг 7 сонсогч тухайн үед
аймагуудаас ирсэн 7 сонсогч хоцроод одоо нөхөр 31 гэ машин дээр ачигдаад ингээд Төв аймгийн Баян Чандуунд одоо бид нар холгоон дээр карантинд гардаг байлаа. Тэгээд бид эдийг авч явсан бол нэг дэд хорондоо хүн авч явсан. Тэр болохоор одоо манай тухайн үед бид эдэг хариуцаа явж байсан. Тийм дэд хорондоо цолтой хүнийг одоо бид нар чи хөдөөний энгийн одоо удирдах албан тушаал гэдгийг мэдэхгүй Улаанбаатар хотоос хөдлөөд Баян Чандуунаас нэг ойрхон нэг 10 км-ийн зайтай нэг гүйтэй айлд нөгөө манай дарга уугаад айрыг уухт нь одоо надтай хамт Эрдэнэ санд хамт өгсөн саран Дорж Бонцгийн саран битэр одоо дээр ачаатай явж байгаа болооч аха тантай хамт айрыг ууж айлд орж айрыг ууя гэд нөгөө бид эдийг хариуцдаг том дарга гэдгээч мэдэхгүй. Тэгээ битэр тэр хүнийг одоо дагаж ороод нөгөө айлд айрыг уугаад тэгэл яг одоо нөгөө хүнээ мэдгүй аха та энэ дэр юу хийдэг хүн бэ? Яадаг хүн бэ? Одоо бид тэрийг та хоёр даргалах уу яах вэ? Даргалбал бид тэрийг харж үзнэ үстэй болтой юм яриад бид тэр өсөө ингээ пентөөс асуулсан байгаа. Өсмөс госдог гэсэн өсвөтий госуулчаараа гэх мэтчлээ гэд бид тэр нөгөө даргатайгаа баах юм яриад тэгээд яг карантин дээр очиод бид тэр чинь тустай 2 өөр салаанд хойрлаад тэгээд 2 дахь өдөр нь юм байна. За одоо миний нэрийг тухайн үед бид нар явж байгаа нэрээ хэлсэн байлгүй дээ. Сонсогч гэж наваг тэр огттой отхон сөрөн гээд тэгээд дуудаа гараадсан чи за энэ нөхрийг аль малгаагаа өгсөн малгаагаа авцсан. Тэгээ ингээ пентөө үсээ зарсан байсан чи энэ нөхрийн үсийг хамгийн түрүүнд госчоё гээд тэгсэн тэр хүн маань тий одоо манай хамгийн том дарга ийм хүнээ мэдгүй одоо ингэж одоо тэнд очиж даргаа таньж тэгээд салаан тойрлогдоо тэгээд бид чинь салаанда 45 улаа байсан. Тэгэл ёстой нөө зовлон жаргалаа яг биднийг очихд чинь бас яг зах зээл үе эхэлсэн. Бас ер нь тухайн малчин айлын хөөхд одоо хөдөөнөө одоо гурил мах хэлбэг байсан чинь карантинд очсон нөгөө мах гурил маань нэлээ яатсан хоол ундандаа бас сайн дасч өгөхгүй эхний 7 хоног тэгэж тэгэл нэг 45 хоногт бол бүгдээрээ биенээ таньдаг болоод найз нөхөд болоод нөгөө жагсаалд ордог гардаг юун дарга ахаа ихчээ гэдэг бол мэдлэг гүйцэтгэе болж ингэж одоо бидэд карантинд нас одоо бууж байлаа. Тэгээ энэ бол бас нэлээд дорсомжтой. Ингээд одоо өнөөдөр 30 жилийн уулзалтыг хийхэд их сайхан дурсамж дүүрэн одоо бид нар 20 жил 10 жил гэж хийжсэн тэр үеийн бичлэгийг харахад бүгд бас нэг нас тогтсон 50 гарцсан ийм хэмжээний ихэнх нь хорондоо цолтой болцсон ийм сайхан андууд энэ жил 30 жилийн ойг одоо ингээд сайхан тэмдэглэж байна. Ингээд найзуудтай болон он жавуудтай ангийнхандаа за биднийг сургууль хүмүүжүүлсэн багш нартаа за биднийг бас сургууль төгсөөд очиж хахад одоо үлгэж авч ирсэн тухайн үеийн багш нартаа бүгдээрэнд нь эрүүлэн хад жаргал хамгийн сайн сайхныг хөсөн өрөө тэгээд он жавууд маань 30 жилийнхээ ойг дурсамж дүүрэн тэмдэглэж өнгөрүүлээрэ гэдгийг хөсөн өрөө та нартаа бүгдээрэнд нь баярлж удаа илэрхийлье. Та бүхэнд удахгүй болох 30 жилийн баярын мэндийг бас давхар хүргэе гэж бодож байна. Та нартай эрүүлэн сайн сайхан бүхний хүсээрээ за манайх бол өвдөрөө мэдж байгаа. Би бол яг курсын орлогч. Цагуулын эрүүл туйг Баянгарын байраад манай анги бол анх криминалистийн шинжээчийн ангиар бол байгуулагдсан. Криминалистийн одоо боловсон хүчин нөхөр дутагдaltaй эсвэл Монгол улсын засгийн газар ингийн газрын захиалгаар манай ангийн ус нэлээ үзэж судалцаад анхны анги бол зохион байгуулж ирсэн байдаг. Бид нар бол бүр анхны хатуу борцгүй юу карантин гэдэг урд нь сонсч ирсэнс би юус очиж байгаагүй. Тэр карантин гэдгийг одоо сонсож иргэн цэрэг армийн одоо
амьдралаар амьсгалж ирсэн. Өглөө одоо 5 цагт тусаал чийз нүцгэн ганцхан чийз нүцгэн алчууртайгаа тэгэл хараатын даавар дагаад хараатын гол руу Харбямба гэдэг хүний удирдлагандаар үнэхээр бол тэр цэрэгний амьдрал их орны хүү болох одоо анхны одоо алхам гүйлтүүдээ бол хийж эхэлж ирсэн. Үүний хүчинд одоо цагдаагийн дээд сургуульд одоо 92-оос 96 он хүртэл марш тактикийн тэмцээнд байнга оролцож сонсогчдын одоо зогсож таслагдсан байсан алтан медаль цомыг одоо манай төгсөлтийн энэ тэмцээнд оролцож сонсогчдынхаа хувьд бас эргүүлэн сургуульд авцаж ирж ирснээрээ бол их бахархалтай байдаг. Өмнөх нөгөө дээд үеийн Toyota гэдэг төгсөлтийн орой Toyota гэдэг сургуультаа салах өндөртөг гүйцэтгэгчдийн парад үүтэй ажиллагаа болдог. Энэ их гоё. Хизээ нэгэн цагт бид тэр нэгдүгээр курсээс хизээ нэгэн цагт бид тэр ийм ажиллагаанд оролцсон даа гэж явж исэн. Оролцохоор болох өөр бүхлөдөө анган командлаад энэ Оренто парад ёслол ажиллагаанд оролцож ирсэнд бол маш их баяртай байдаг. Ер нь тэгэхээр манай 96 оныхны санаачлагтай сургуулийнхаа төлөө өөрсдөө хийж байгаа ажил бүтээл амьдралын төлөө одоо энэ сургуулиараас хатуужиж болсон шиг мурагшаа байдагт одоо бахархж байдаг шүү. Та бүхэндээ ингээд энэ сайхан тэмдэглэлт баярын мэндийг дахин хүргэе. Сайн сайхны хүсээр удахгүй уулзцгаая. Баярлалаа. Та бүхэнд 30 жилийн баярын мэндийг хүргэе. За тэгээд би 90 оны төгсөгчний ялангуяа 96 оны төгсөгчнөр гэдэг бахархаж явдаг хүн. Яагаад гэхээр тэгээд улс орны одоо нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан үе 90 онд зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй байсан. Төрийн алба бол одоо боловсон хүчний хомсдолд орчихсон. Ерөөсөн бүгд л одоо ганцхан 8 зах зээл рүү урсаад орсон тийм үед итгэл сэтгэл ирээдүйдээ итгэн ингээд өөр итгэл үнэмшлээ манай сургууль сурч суралцаа үдээ зэрэгтэй сайхан өнөөдрийн одоо хүчний байгууллагын буюу кентрэгтэй тэмцэх байгууллагын одоо өнгийг тодорхойлтоо байгаа нөхдүүд энэ 96 оны дотроос бол их байдаг. Тэгэхээр би та нараар бол одоо тэр сургуулийн хүнд нөхцөлд Палестины нөхцөл та бүхэн сурч байсан. Тэр хүүтэн нөхцөлд залуу насны одоо эр зориг халуун биеийн элчээр одоо тэр сургуулийг дулаасуулж ингэж суралцж байсан нөхдөд би баярлж бахархаж явдаг юм аа. Тухайн үед бол ерөнхий сайд байсан Жастраагаа хийж байсан Монголын одоо ирээдүйг та юуг төсөөлж байна гэхэд бол одоо Хонголын үзүүрт лааны гэрээс хүмсэн ласч байна да гэж тийм байдлаа төсөөлж байсан үед бол та нар итгэл үнэмшлээ алддаггүй ирээдүйдээ итгэн тийм ээ өнөөдрийн одоо энэ өндөрлөгийг одоо төсөөлөн одоо ингээ ажиллаж байсан сурч байснаар бол та нарт бол би бахархаж байдаг. Та нар бол одоо тэр үед бол үнэхээр одоо шилдэг залуучууд байсан шүү тэр үеийнхэн гэж одоо би та бүхэнд хэлмээр байна. Ингээд дахиад та бүхэндээ эрүүл энхийг хүсье, ажлын амжилт хүсье, гэр бүл чинь аж аргал сайн сайхныг хүсье ёо. Анх энэ сургуультаас орсон тэр мөч маань их сонирхолтой байсан. Ер нь бол би бол цэргийн хүн болно гэж ерөөсөө бод төсөөлж байгаагүй. Тэгээд одоо хорих байгууллагын удирдах газарт ажиллаж байсан намдын хоорондоо энэ байгууллагад намайг одоо чиглүүлж оруулж одоо өдөө зэрэгтэй өрсөн. Гэхдээ энэ сонирхолтой түүх анх ингээл одоо конкурс өгөөл бид одоо шалгалтаа өгч исэн. Тэгэхэд одоо ерөөсөө л нийгэм математик орс хэл өгөөл болцдог гэж бодоход цаана нөгшөө дахиад бие үйлдвэрийн шалгалтад өгөөл за ингээл одоо бэлэн болцоогоол карантинд очсон. Карантинд очиж хахад анхны одоо тэр уулзалтан дээр хэлжсэн л да. Одоо карантинд явхад таас кет аваад явж болно. За тэгээд ширээний тест, агарын тест аваад явж болно. Тэр үед нь болохоор би бол бодоол за ямар сайхан юм бэ одоо. Тэгээ кет аваад тестнийхээ цохорыг аваад явж исэн. Гэтэл одоо яг карантин гэдэг маань тийм зүйл байгаагүй л дээ. Нэг шудаа тэр кетийг тэр ширээний тесттэй тоглог.
Гэхдээ тэр карантин асар их хүнд сэтгэл зүйн бэлтгэл болсон. Нэлээд хүнд шалгуурыг бид давсан. Хожим би бас удирдах ажил хийж байхдаа ч гэсэн өөрийнхөө сургуулийг төгссөн залуучуудыг энгийн сургуультай төгссөн залуучуудтай харьцуулж яг бодит амьдрал дээр харж ирсэн. Тухайлбал Дархны 20 ангид манай зоон дотор хоригдл ялтан. За энэ бол нэлээд хүнд гэмт хэрэгүүлсэн, хоймны гэмт хэрэгүүлсэн манай ээлжийн дарагтаа маргалдаж ирсэн. За ингээд барьцалдаж авахад нөгөө ээлжийн дарга нь зүхтаас 2 ээлжийн дарга тэнд байсан байлаа. Тэгээд зүхтаад одоо шалганыхаа гадна гарцсан. Нэг ээлжийн дарга нь хоригдлтойгоо барьцалдаад одоо дараагийн нэмэлт хүч эртэл одоо тэр хоригдлыг дараа ноцтой зөрчил гаргахаас урьсан сэргийлж чадсан биш. За энэ ямар улсууд байсан бэ гэдээ үзэхээр яг нөгөө нэг барьцалдаад аваад үлдсэн тэр ээлжийн дарга маань манай сургуулийг төгссөн. Нөгөө зүхтаагаа тавьсан ээлжийн дарга маань энгийн сургууль төгссөн. Ийм зүйлүүд тэс ондоо сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан гэдэг чинь. Энэ манай эсэлтийнхэн бол аюу мундаг тийм эсэлтийнхэн болж тэр үеийнхэнд төвхөнд бас тэмдэглэсэн юм шиг байна. Тэр яагаад ингэж хэлж байгаа нөхөр энэ шинжээч анги гэж байгууллагад ингээд за ингээд цагдаагийн байгууллагад одоо маш шилдэг оюутнууд сонсогч нар ингээд хүүхдүүд цугларсан байна. За яг энэ үедээ би завцаад энэ залуучуудтай хамт мөрөс ирсээд энэ сургуульд орсон. Гэтэл тэрнийхээ үр дүнд одоо маш их сайхан сурлагын өрсөлдөөнүүд бий болчихсон бидний оюутны үед. Бид бол хичээл тараал ерөөсөө Улаанбаатарын номын сон, Төмөн номын сон хоёрыг эзэнтхийн төлөө одоо автобусын цугаал уралддаг байлаа шүү дээ. Тийм. Маш энэний хөгжинд одоо та нараа хуцалж өнөөдөр бас Эрдэм гэдэг бие хүн бас бий болж төлөвшөд та нар бас дэмжлэг болсон шүү. Бас ажлын талбар дээр гарах ч гэсэн одоо 20 ангийг өдөртөө явж явахад цагдаагийн байгууллагыг зэрэгцээд удирдах байгаа. Эсвэл одоо шүүх шинжилгээний байгууллагад ажиллаж байгаа та нарын дэмжлэг биднээс бас маш их хэрэг болсон. Энэ нь болохоор ер нь бол аливаа ажлыг шуурхай зохион байгуулахад маш их хэрэгтэй. Мэдээж энэ бол өөр хувийн зорилгоор биш, албаны зорилгоор ажлыг явуулахад маш их хэрэгтэй байсан. Тийм болохоор та нарт бас баярлж байгаа шүү. Дахин бас дараагийнхаа 10 жилийг мөн бас бид ингээд уулзаа суух. Ерөөлийг төвшүүл яа л гэж байна.